Йоо төс нэвтрүүлгийн ихтэй дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Йоо буюу Youth Opportunity Дорногов аймагт ажил амьдарч буй залуучуудын боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн нэвтрүүлгийн ихтэй дугаар ингээд эхэлж байна. Ихтэй дугаартаа би Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын төлөөллийг урьж оролцуулсан байгаа. Ингээд зочдтой танилцуулъя. Бат Эрдэнэ Арсан залуучуудын холбоог төлөөлж оролцож байна. Гамбат нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны тэгүүлж байгаа. Пүрэв маань бол Дорны манлайлагч гээд нийгэм дэвшилт төрийн бус байгууллагын залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлж оролцож байгаа. Отгонбаяр маань Монголын залуучуудын холбооны төлөөлөл байгаамаа. Тэгээд бид нар энэ нэвтрүүлгээ яг эхлэхээс өмнө яг юуны тухай ярих гэж байгаагаа дээр ярьсан дээр баг. Энэ дээр бол бид нар нэг яа төслийн зүгээс нэг судалгаа хийсэн байгаа. Дорногов аймагт ажиллаж амьдарч буй залуучуудын нийгэмд итэх оролцоо ер нь хэр байна вэ гэдгийг судалж үзсэн байна. Тэгээ энэ судалгаа маань Facebook-ээр дамжуулаад ингээд авсан нийтдээ 10,500 орчим хүнд хүрээд 1000 гаруй хүн энэ судалгааг бүгэлсэн байдаг. Энээс бид нэр 20-оос дээш болон 40-оос доош насны оролцогчдын саналыг ингээд авч үзээд аваад нэгтгсэн байж байгаа. За энэ дээр залуучдын оролцооны талаар судалгааг танилцуулгаас өмнө одоо хэлэх ч юм уу. Тийм санал бодол байна. Ер нь Дорногов аймагт ажиллаж амьдарч буй залуучуудын итэх оролцоо ер нь хэр байна вэ өнөөдрийн хувьд? За энэ тухай ярих хүн байвал саналаа хэлж болно. Хэрвээ одоо шууд байхгүй бол судалгаагаа танилцуулж авчих уу? Үр дүнг. Тэгэхээр судалгаа танилцуулж тэгээ ард дээрс нь үр дүн дээрс нь хэлээс ярьсан. За тийм. За судалгаанд оролцогчдын насыг бол эхлээд хэлсэн. 20-оос 40 насны залуучууд оролцсон байгаа. Тэгээ энэ дээр хүүсийн харьцааг авч үзэх юм бол 61% нь эмэгтэйчүүд оролцсон байна. За нийт 518 хүн судалгааг тооцсон. Тэрнээс 61% нь эмэгтэйчүүд. 39% нь эрэгтэйчүүд байсан. За эндээс магадгүй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо итэх эсвэл Facebook-ээр дамжуулж Facebook-тэй холбоотой байна уу эсвэл эмэгтэйчүүдийн одоо оролцоотой их холбоотой байна. За санал хэлж. За дараагийн асуулт бол боловсролын түвшнийг авчирсан байгаа. За энэ дээр 61.7% нь бол дээд боловсролтой залуучууд байсан байна. Тэгээд 14.8 нь тусгай дунд боловсролтой, 18.1% нь бүрэн дунд боловсролтой гэсэн. Тэгээ бүрэн бус дунд бага боловсролтой албан ёсны боловсрол эзэмшээгүй гэсэн залуучууд маань 5% эзэмсэн байна. Тэгээ ажил эрхлэлтийн байдлыг авч үзэхэд 60 орчим хувь нь бол цалин өсөлтөд ажилдаг, 10% нь оюутан сурагчд байсан байна, 13.1% нь хуваарай хөдөлмөр эрхэлдэг, 10% нь ажилгүй. Бусд нь бол мал аж ахуй эрхэлдэг, тэтгэмжинд хамаардаг, нөхөрлөл хоршооны тэргүүн, өрхийн үйлдвэрлэл үйлчлэгэнд цалин өсгөө оролцогч гэсэн хэсгийг бүглэгдсэн байна. Албан ёсны хариаллыг авч үзсэн. За 90% нь яг Дорногов аймгийн хариаллтай. Тэгээд 5% нь бусад аймаг, 5% нь Улаанбаатарын хариаллтай гэсэн байна. За ингээд яг залуучуудын маань одоо гол асуулт руугаа одоо орж байна. 6 дугаар асуулт буюу таны амьдарч буй нийгэм танд таалагдж байна уу гэсэн асуулт. За энэ дээр бол 57% нь бол болохгүй байна гэсэн зэрэг хандлагатай байсан бол 43% нь бол болж байна гэсэн. За энэ одоо судалгаанд хамрагдсан хүмүүсийн одоо үр дүн. Энэ бол бас тийм нэг хол зөрөөг учраас бид нэр нэг бас анхаарал татсангүй. Дараагийн асуулт маань болохоор та нийгэмд болж буй асуудлуудыг анхаарч сонирхдаггүй гэсэн. За мэдээж одоо нийгэмд идэвхтэй залуучууд энэ сууж байгаа гэж ойлгож байгаа. Эдгээр бол бүгдөө л одоо анхаардаг гэж хариулах байх. Тэгээд энэний үр дүнг нь нэгтгэх юм бол 90% нь үндсэндээ нийгэмд бол асуудлуудыг анхаардаг, 10% нь анхаардаггүй гэсэн хариулт өгсөн байна. За дараагийн асуудал. За 90% нь анхаард юм байна. Залуучууд юм.
Тэгсэн чинь нийгэм улс төрийн өнөөгийн байдлыг үнэлье гэж. Анхаарад яаж үнэлж байгаа? 72% нь бол муу гэж үзсэн. Муу байна гэж үзсэн. 28% нь бол болж байна гэж үзсэн ба. Залуучууд. Тэгээд энэний 90% нь анхаарад, нийгэмдээ анхаарад тэгээд нийгэмдээ өөрийнхөө дүгнэлтийг хийхэд 72% нь буюу ихэнх хувь нь муу гэж үнэлсэн юм байна. Тэнгүүд дараагийн асуудал маань нийгэмд улс төрийн өнөөгийн байдал таны оролцоо байгаа юу гэсэн асуулт байна. Тэгээ энэ асуултын маань бас л дийлэх хөв буюу 69% нь. 69% нь миний оролцоо байхгүй гэсэн. 31% нь бол миний оролцоо байгаа гэж үзсэн. Энэ оролцоо байгаа гэдэг нь бол маш их байгаа мó, их байгаа мó гэдгээр бас ингээд дотроо ангилсан байна. Гэхдээ яг нийлүүлээд үзэх юм бол 31% нь оролцоотой, 69% нь оролцоогүй гэж. Эргээд нэг 7 дугаар асуудал руугаа орох гээд байна л да. Нийгэмд залуу таны оролцоо нийгэмд болж байгаа асуудал залуу та анхаардгүй гэж. 90% нь анхаардаг гэсэн. Тэгээд дараа нь улс төрийн өнөөгийн байдал та үнэлгээ өгүүлэхэд 70% нь муу байна гэж үзсэн. Дараагийн асуудалд өнөөдрийн байдал таны оролцоо байгаа юу гэсэн чинь ахаад 70% нь миний оролцоо байхгүй гэсэн. Яг эндээс дүгнэлт хийх юм бол өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж амьдарч буй залуучуудын маань нийгмийн оролцоо үнэхээр байхгүй байгаа юм байна. 70%. Тэгээд эргээд өөрснөө оролцоо байхгүй ээжж өнөөдөр амьдарч байгаа нийгмээ муу гэж үнэлсэн байна. Энд бол ерөөсөө бүгдөө энэ залуучуудын байгууллагын төлөөлөл байгаа. Тэгээд эдгээр дээр яг өөрсдийнхөө саналыг хэлвэл ямар вэ? Бат Эрдэнэс хэлэх. Атхан баяраас. Залуучуудын идэх оролцооны талаар миний хувьд 2012 оноос хойш идэвхтэй ажиллаж эхэлсэн. Лидийн Дорноговийн үйл ажиллагааг бид нар зохион байгуулахад Саран Хөхөө театрт 300-аас 400 залуучууд бас цуглалаа. Өнөөдөөс оролцооны үед өнөөгийн төвшөнд сошиал медиаг хэрэглээнийхэн төвшөнд бид нар нэг энэ зарыг хүргэх ч юм уу эсвэл ийм үйл ажиллагаа явуулна гэдэг ийм нөхцөл бүрдсэн үндсэн дээр одоо ийм үйл ажиллагаа явж байна гэж зүгээр ойлгож байна. Хэн хийх нь чухал биш. Зүгээр энэ цаг үед одоо мэдээлэл хүргэх ийм боломжны өөрөө сошиал орчин байна гэх. Судалгаанаас түрүүнд ярьж илаа идэвхтэй байдгүй, орцдгүй гэдэг. Энэ болохоор яг нөө хүмүүс яг нөө сошиал орчинд яг ер нь өнөөдөр бүгд л гар утсаа оролдоод ингээл хараад байж идэг. Энэ боломжоор оролцоо гэж бас өөрийгөө харж иж бас магадгүй нэг залуучууд. Бодит оролцоо гэдэг энэ залуучууд өөрсдөө нэгдээд ирэхээр бид нар бас юу хийх юм бэ гэдэг нь бас хоёр дахь асуудал. Бүр цаашлаад энэ утга учиртай оролцоо юу гэдэг дээр бас залуучууд нэгдэх ёстой. Бидний бүх хүртээмжтэй энэ оролцоог нэмэгдүүлэхэд зөвхөн одоо төрийн бус байгууллагууд энэ иргэний нийгмийн залуучууд өөрсдөө зүтгэхээс гадна төртөөгөө бас ойлголцоод ингээ явах нь бас өөрөө чухал байт юм байлээ. Тэгэхээр одоогоос ер нь одоо иргэний нийгмийн бусад залуучууд манаас нэгдээд хоорондоо энэ асуудлыг тавиад Дорноговь аймгийн залуучдын хэрэгцээ юу байна гэдгийг нийгэм нэгдсэн хэрэгцээг бий болгоод одоо юу гэдэг өргөх бичих ч юм уу ингээд удирдлагатай бариад энэ асуудлыг шийдээ явах нь төрийн ажил ч гэсэн аюу дэмтэй юм байлээ гэдгийг бас ойлгоод ингээд явж байгаа. Тийм оролцсон. Ерөнхийдөө залуучуудын нийгмийн оролцоонд тэгэхээр одоо энэ судалгааны үр дүнг харлаа л да. Ерөнхийдөө ихэнх залуучууд маань шүүмжлэгч байр сууриас асуудыг аягүй хардаг болцсон. Тэгээд энэ маань яагаад ингэж юм гэхээр миний зүгээр харж байгаа өнцөг шүү дээ. Аливаа нэг асуудал нь энэ нэг язгуур дээд нэг үндсэн гол зорилгоос хазаагаад ирэхээр тэр нэг шүүмжлэлт байр сууриас энэ нэг ингэж хамааруулаад эхэлж байгаа хэлтэй. Тэгээ нийгэмд уусаа болохгүй болж байгаа асуудал зөндөл байгаа. Миний зүгээр залуучдыг бүгд нийгэм итгэхгүй байна, нэгд оролцоогүй байна гэж хэлээгүй. Тодорхой нэг ингээд хэсэг бүлгийг яг ингээд яг тийм нэг хайрцагт оруулцлаа. Энэ зүйл дээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэгээ дээрэс нь яг энэ нөгөө нэг нийгэм нь өөрөө юм сошиал юм
одоо ингээд ертөнцийн илүү давмгаалцсан. Тэгээд иргэдийнх нь оролцоонд тэрэн дээр өөрөө ингээд аюул их нэг мэдээллүүдээ тэргээрээ авч тэргээрээ ингээд боловсроод байгаа энэ үедүүд яг нэг бодит мэдээлэл нь тутмаг учраас бодит мэдлэг нь бас тутмаг учраас ингээд асуудлыг бас арай нөгөө нэг илүү шүүмжлэлтэй байдлаас ингээд хандаад байгаа болов уу гэж харж байна. Тэгээд энэ бас нэг үг өгдөө шүү дээ. Нөгөө нэг завгүй нь ажиллаж завтай нь хэмэлдэг гэдэг шиг тийм. Уул нь яг залуучууд маань үндсэн нэг одоо ямар нэг хайрцагт орохгүйгээр ингээд бүгд нэг тийм нэг зарчим дээр нэгдээд ингээд явах юм бол яг энэ зүйл арай илүү багасах баг. Бамбат ямар санал вэ? Өнөөдөр бас нийгэмд залуучуудын оролцоо миний бодлоор бас жоохон судалгаан дээрээс гарч ирж байна шүү дээ. Жоохон сошиалор бол яг оролцоо бол залууч мэдээж нөгөө цахим орчинд идэвхтэй байгаа. Тэр утгаараа сошиалд бол залуучууд бол бас идэвхтэй байгаа. Гэтэл нийгэмдэр одоо бодит оролцоо тий үр дүнтэй зөв хандлагатай тийм оролцоо өнөөдөр жоохон дутагдж байгаа. Энэ бол хүн болгоо мэдгэж байгаа. Нийгэм ч өөрөө нэг харуулж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо тухайлбал одоо багийн иргэдийн нийтийн хурал гэж байна. Багийн иргэдийн нийтийн хурал болон одоо янз бүрийн хурал зөвлөгөө одоо янз бүрийн тайлант сонгуульд хуралч гэдэг юм уу тийм зүйлд болохоор залуучууд маань одоо маш бага оролцдог. Дандаа л ахмадууд тэгээ ерөн дунд насныхаа л ирдэг залуучуудын оролцоо нэг 10% нь ч гэдэг юм уу байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ сошиалор оролцож байгаа энэ хитрхи бас одоо сүүлийн мэдээллийн технологиг бас буруу ойлгож тийм ээ бас одоо хийсвэр юм оролцоог одоо залуучууд буруу ойлгоод байна л да миний бодлоор энийг би нийгэмд одоо маш идэвхтэй оролцож байна гэж хараад байгаа. Тэгэхээр өнөөдөр яах вэ гэхээр бид бүхэн бас нэг орон нутгийнхаа дээр одоо зохион байгуулж байгаа хурал зөвлөгөөнд оролцдог. Тэнд очиод тухайн одоо тодорхой одоо бодлогын шийдвэрт нөлөөлөх, бодол санаагаа айлж одоо тухайн бодлогыг одоо өөрсдийнхөө хүсэл зоригоор өөрчлөх ийм бүрэн боломж нь хуулинд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар одоо өөрчлөх энэ дээр бас бид нар одоо энэ төрийн бус байгууллагууд нөлөөлөх зөв хандлагыг одоо түгээх тал дээр л бид нар одоо хамтарч ажиллах нь бидний зорилго гэж миний хувьд ойлгож байгаа. Тэгээ манай аймгийн хувьд бол залуучуудын байгуул бас нэлээдгүй байдаг тийм ээ. Бусад аймгийг бодвол бас залуучуудын энэ одоо урайлах, нөлөөлөх ажлыг бол одоо бас л чамгүй хийж байгаа гэж ойлгодог. Манай хөрвийн одоо манлайлагч залууч төрийн бус байгууллага бол одоо амралтын өдрийн уулзалтуудыг хийгээл тийм. Манай байгууллагаас ч гэдэм одоо намзахээс ихэд өглөөний цайтай уулзалт гээл одоо залуучууд өдрөөр хийж өгч байна. Монголын залуучууд бол спортын чиглэл, ерөн бүгдээрээ л спортын чиглийн хилцүүлэг, уулзалт энэ зүйлүүдийг хийж байна. Тэгээ энэ нэг оролцлог тодорхой хэмжээний хэдэн залуучууд байгаа даа. Бусад залуучууд яагаад энд оролцохгүй нэ гэдгийг бас бид нар судалж үзмээр байна. Үнэхээр одоо амьдралын шаардлагаар ажил авах нь одоо тий амжихгүй одоо нийгмийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна уу? Үнэхээр одоо ар гэртээ одоо тэр цаг заваа бүхэл цаг заваа зарцуул оролцож чадахгүй байна уу? Тийм ээ энэ зүйлийг тэгэхээр бид нар бас судалж үзэх нь зөв бахал гэж ойлгож байгаа. Тэгжээ цаашаа бид нараас энэ залуучууд яаж чиглэж чадах вэ? Аль сегмент руу ямар чиглэлээр ажиллаж болох вэ гэдэг зүйлийг бас тийм ээ хийх нь зөв бахал гэж миний бодлоор ойлгож тавьчихсан даа. За би ч бол нөгөө 91-ийн залуучуудын байгууллага гэхээс илүү анх үүссэн нь бол маш олон талын залуучууд нийлээд тэр клуб болоод одоо ерөнхийдөө 5 жил болж байгаа нэг клуб. Тийм учраас нөгөө нэг бусад байгууллагад бол арай өөр тэгж хэлж болно. Клубын системтэй тэгээд алчгүй одоо 91-ийн байгууллага болохоос гарах байхгүй. Яг ингэ нэгжсэн. Тэгээд бидний яг гол зорилго бол бас л одоо яг нөгөө нэг залуучуудын оролцохгүй байгаа энэ үндийг яаж бид нар хийх вэ? Магадгүй судалгаан дээр тэд нар яг ийм одоо спортоос өөр зүйлд бол сонирхолгүй байна тийм ээ. Тэгэхээр тэднийг яаж татах уу гэдэг чиглэлээр л одоо өөрсдийнхөө хэмжээгээр ажилласан байна. Тэгэхээр энэ судалгааг бол бас үнэтэй нэлээд нийцэж яана л гэж үзэж байна. Яг тэгэхээр улсын түвшинд ч гэсэн судалгааг харах юм бол ингээд бас яг л залуучуудын оролцоо илүү тийм цахим оролцоо. Тэгэхээр цахим оролцоог бид нар бас шууд үүсгэж бас болохгүй. Нэгдүгээртээ бол бид нар оролцоо чинь өөрсдөө нэгдүгээрт улс төрийн оролцоо гэж байна тийм. Улс төрийн одоо шийдвэр гаргах түвшинний оролцоо гэж ямар байна. За хоёрдугаарт нь бол нийгмийн оролцоо гэж байна тийм. Бид нар чинь бол бас нийгэмд эрүүл мэндийн гэр бүлийн түвшинд жишээ нь бол бид нар бол гэр бүлийн хүчир хэмнэл хүүхдийн эрхтэй холбоотойгоор энэ бүх нийгмийн асуудалтай холбоотойгоор бас оролцох шаардлага байна тийм. За гуравдугаарт нь бол эдийн засгийн оролцоо гэж бас байна тийм. Бид нар одоо энэ төрсөн мөнгөтэй холбоотой асуудлууд дээр иргэд яаж одоо хяналт тавих юм. За одоо жишээ нь орон нутгийн хөгжлийн сан бид нар төлөлтөнд яаж иргэд оролцохын гэх мэтлэнгээр энэ оролцооны энэ хэлбэрүүдийг бид нар залуучууд тодорхой хэмжээгээр энэ мэдээллийг авч чадаагүй байна. За мөн одоо хэвлэл мэдээллийн оролцоо гэж байна. За хамгийн сүүлд нь одоо шинээр гарч ирж байгаа энэ цахим оролцоо гэж яриад байгаа тийм. Тэр энэ цахим оролцоог бид нар яг илүү утга учиртай. Гэхдээ энийг хосолсон байдлаар хийхгүй бол дангаараа тэр фэйсбүүк дээр ингээд орилоод тахаар тэр бол бас үр дүнтэй болж чадахгүй юм байна.
Тэр энийг яаж одоо тэр иргэдийг оролцуулах юм бэ? Тэгвэл одоо ингэ муу ааш шүү дээ тийм. Нийгмийн асуудал анхаарч байна, 90% нь анхаарат байна тийм. Тэгсэн мөртөө шүүмжлээд байна. Тэгсэн мөртөө оролцохгүй байна тийм нийлэх нь. Тэд дээр үндсэндээ бол энэ оролцох эрх зүйн орчин бүрдсэн үг гэвэл манай улс бол тэн дээр бол бусад улстай харьцуулахад сайн байгаа тийм. Бараг л 400 гаруй одоо эрх зүйн баримтчдаар оролцооны бүх зүйлүүдийг бол ингээд гаргаад өгчихсэн байж идэг. За тэгвэл түүнийг одоо оролцуулах сонирхол нь одоо төр засаг буюу орон нутгийн одоо тэр хүндийн байгууллагаас оролцох сонирхол байна уу гэдгийг бас харах хэрэгтэй болж байгаа юм. За тэгвэл төр засгаас нь одоо иргэдийн нийтийн хурлаас шиг тийм иргэдэд оролцооч гэдэг хүсчээд нөгөө иргэд нь оролцох бас хүсэл байна уу? Тэ? Гэх мэтлэнгээр энэ бүгд зүйлүүдийг ингээд шатаратаагаар авчээж нөгөө иргэний оролцоо чинь гарч ирнэ. За наазах бид нар бол зүгээр ингээд ямар ч юм хүрээд ирээ чи оролцооч. Тэгээд дараа нь бол бид нар шатаратаа тэр нь утга учиртай, бодиттой, хариуцлагатай, хилэлцсэн, хоорондоо зөвшөлдсөн ийм одоо оролцоонууд байх. Түрүү бол шатаратаа явах болов. Ямар ч байсан бол би бол энэ дорногод өмнөхөө бодвол 5 жилийн өмнөхөө бодвол бид 5 жилийн анх одоо ингээд арга хэмжээ эхлүүлж яхад хандлага ямар байснаас бол хайцсангүй бол сайжирсан. Тэ ингээд сайн дураараа ингээд залуучуудын арга хэмжээ зохион байгуулахад бол залуучууд идэвхтэй орцдог болсон. За мөн одоо ингээд шууд ингээд шуураад байдаг нь бол хамаагүй гайгүй болсон гэж би бол энэ тал дээр бол илүү тийм эерэг бодолтой байна. За бүгднийхээ саналыг сонслоо. Одоо судалгаагаа цааш нь өргөжтүүлнэ. Энэ дээр болохоор дараагийн асуудал маань болохоор ер нь залуучууд маань ямар байдлаар ер нь одоо нийгмийн асуудалд оролцсон юм бэ гэсэн санал асуух. Тэгээ энэ дээр бол хамгийн өндөр саналыг 74%-ийг сонгуул саналын хувьд оролцдог гэж. За дараагийн өндөр санал авснахлаа 39%-ийг захим орчинд саналаа илэрхийлдэг гэж. Яг л одоо яг бидний юм яригдчихсэн юм. Тэгээ бусад саналууд дээр ерөөсөө 5% санал авсан. Тэгээ энд юу байдгийг зөвөр уншаад хэлчихтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад саналаа илэрхийлдэг гэж. Санал хүсэлтэд бичгээр хөргүүлдэг, жагсаал цуглаанд оролцдог, улс төрийн намыг идэвхтэй дэмжиж оролцдог, одоо сонгуульд нэр дэвшиж оролцдог гэдэг юм. Ийм оролцоо ерөөс 5% байна. Одоо энэ хамгийн дээдлний 20% санал авсан байдаг ч. Тэгэхээр ямар ч байсан сонгуульд ямар ч байсан саналаа өгөх юм байна. Тэгээ захим орчинд бол илэрхийлдэг юм. За ингээд цаашлаа. Оролцох байгаа шалтгаан хэлээч гэж. Тийм асуулт байгаа. Энэ дээр бас хамгийн дээдлэл нэг 28%, тэгээ 26%, тэгээ бусдууд нь 10 орчим хувийн санал авсан юм байна. Тэгээд өндөр санал авсан шалтгаануудыг хэлье. 28% буюу одоо ихтгэл хүлээсэн нам улс төрч байхгүй гэсэн хэсгийг 28% сонгосон. Тэгээд дараагийнх нь болохоор миний оролцоо нийгэмд ерөөс нөлөөлөхгүй юм байна гэж үздэг. Энэ бас яг 26%. Тэгээ бусдууд нь бол 10%. Одоо надад тийм зав гардггүй, миний санал дэмжигддэггүй гэсэн саналууд дээр 10% байна. За тэгээд одоо бид нэр ер нь бол болохгүй байгаа бүх юмаа л одоо шийдвэр гаргагч нарт те улс төрийн нам ч юм уу те улс төрчд одоо шийдвэр гаргах тэр хэмжээний хүмүүсрүүл чиглүүлэх гээд байна л да. Ер нь чиглүүлээд байна л да тий. Тэгээ бид нар бол биш шүү дээ тий. Яг ч тэгж яриаг. Сонгуульд нэр дэвшиж хүний талаарх залуучуудыг хүлээлт гэсэн нэг юм асуулт байсан. Энэ дээр залуучууд ямар хүнийг сонгоход бэлэн байна вэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол 50% нь одоо хэлсэн үгэндээ эзэн болдог хүнийг гэж сонгосон ба. Хэлсэн үгэндээ эзэн болдог. Түүний дараа 43% нь бол хариуцлага хүлээх чадвартай. Тэгээд дараа нь 30% нь шин залуу хүнийг, 25% нь боловсрол, улс төрийн ёс зүй, үзэл бодол нь тодорхой хүнийг сонгоно. Тэгээ бусд нь бол бас мөн адил одоо 5, 6, 1, 2%-тай л. Энэ нь болохоор хуучин сонгогдож байсан хүн, зоригтой хүн, нутаг усны хүн, нам тууштай үнж хүн, бэл бэнчинтэй хүн, харагдах байдал бусдад танигдсан хүн гэдэг. За эдгээр бол 5% ингээд сонгогдсон. Тэгээ хамгийн гол залуучуудын анхаарч байгаа зүйл нь болохоор хэлсэн үгэндээ эзэн болдог, хариуцлага хүлээх чадвартай, шин залуу, тэгээ боловсрол, улс төрийн ёс зүйтэй хүн байх нь гэсэн сонголтыг хийсэн байна.
За тэгээд аль байгууллагуудад залуучуудын төлөөлөлд хангахдахгүй байна вэ гэсэн асуулт байгаа. Энэ дээр бол одоо 50% нь улсын их хурал гэж байна. 40% нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. 30% нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тэгээ 17.8% нь багийн иргэдийн нийтийн хурал. Бусад олон нийтийн байгууллага гэдгийг 23% сонгосон байна. Тэгээ бусад гэдгийг 21. За судалгааны үр дүн бол ингээд дуусж байгаа. Одоо хоёр дахь хэсгийн одоо энэ судалгааны үр дүндээс саналлаа хэлэх. Залуучтай. За яг түрүүнд залуучдын яг нийгэмд оролцоо гэдэг судалгаан дээр гарлаа. Дорногов аймгийн хэмжээнд сонгуул өгөөгүй залуучууд энэ судалгаа харж байгаа 8000 орчим залуучууд огт сонгуул саналаа өгөөгүй байдیں۔ Тэгэхээр саний юун дээр залуучууд саналаа өгдөг гэдэг тэр нэг удаагийнхуу тэр нь өөрөө тогтмол уу гэдэг дээрээс асуудалтай тий. Яг л судалгаа өөрөө явж байгаа нэг удаа өгсөн бод би өгсөн гэж бүглэгнүүд ойлгомжтой болж идэг. Гэтэл залуучууд яг түрүүнд Гамбагийн хэлдгээр одоо иргэний нийтийн урал дээрээ тий энэ дээрээ ч оролцдоггүй сонгуультай шийдвэр гаргаагүй хэрнээ сошиал орчин дээр нөгөө нэг бичээд идэг оролцоогоо ингээд явахгүй байна гэж бичээд байгаа. Гэтэл шийдвэр гаргах төвшөнд оролцох нь танд нээлттэй байгаа байхгүй залуу. Дээрээс нь за залуу хүний улсын хурлч одоо орон нутгийн одоо иргэдийн төлөөлөгч сумдч залуучдын оролцоо бага байна гэдэг. Энэ бол үнэ. Энэ цаг үетэй холбоотой ер нь бол залуучууд өөрсдөө оролцоод явах нь ч бас одоо цаг нь ирсэн байх гэж би харж байгаа. Тэр залуучуудын хувьд бол сонгуульд оролцоо нь бол яг ингээ өөрөө миний хувьд сонгуул өгөө явж хат бол залуучууд ингээ бас ороод яваад байдаг л да. Миний хувьд харж байхад залуучууд оролцож байна гэж ойлгодог. Сонголтоо хийж байна, оролцож байна. Яг өөрөө нэр дэвших тохиолдол бол тийм ээ. Залуучуудын хувьд бас энэ тал дээр нэг жоохон хойр ханддаг. Зөвөө ишиг шиг би одоо тэнд нэг эсхийн газар нохоо хайргүй гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдал байна л да. Монгол хүний нэг тийм ээ. Одоо тухайн орон нутгийн онцлог ч гэх юм уу тийм. Тэгэхээр энэ дээр залуучууд бол яах вэ гэхээр нэг улс төрийн босрол гэдэг зүйлийг бас жоохон дутуу эзэмшээд байна. Сүүлийн үед бол энэ тал дээр бас нэг үзэл бодлын улс төрийн босрол тал дээр бас нэлээдгүй сошиал дээрс мэдээлэл дүүрэн байж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаарч явж байгаа ном сонин дээрс бас хангалттай хэвлэгдсэн байна. Тэгэхээр энийг сонирхож байгаа залуучууд бол өнөөдөр бас жоохон хавар. Яг бол бас яг үнийг хэлэхэд манай Монголын нийгэм залуучууд яг одоо бидний үеийн залуучууд гэх юм уу те. Энэ одоо 20-40 насны залуучууд өөрсдөө амьдралыг босгох гээд ахуй амьдралаа авч явах гээд амжиргааны төвшингээ дээшлүүлэх гээд үр хөвгтүүдээ бас одоо сурч босрох тал дээр анхаарах гэх тийм ээ. Энэ л дээр бол одоо бас явж байгаа ийм нэг хэсэг тохиолдол байна. Нэг хэсэг нь энтэй холбоотойгоор орон нутгаас өөр газар ажил амьдарч байгаа тийм. Энэ тохиолдол байж байна. Тэгэхээр энэс болоод бас залуучуудын энэ оролцоо нь улс төрийн оролцоо нь жоохон хомс байна уу гэж миний хувьд нэг ажиглаад байгаа. Тэгээ гэхдээ бол одоо өмнөх жилүүдийг бол Дорногов аймгийн иргэдийн хурлын төвшөнд бол залуучуудын бас миний ойлгож байгаа нэг 5-10% байна гэж харж байгаа. Төлөөлөгчдийн тийм ээ. Яг сайн шинцмын хэмжээнд 31 төлөөлөгч байгаа. Эндээс бол 10-аад төлөөлөгч нь бараг 10 гаруй ч юм уу тий залуучууд байж байгаа. Тэгэхээр эндээс харахад бол сайн шинцмын хэмжээнд бол залуу одоо тий залуучуудын улс төрдөх нь бодит оролцоо нь бол бас хангалттай байна гэж үзэж байгаа. Ингээд бодохоор чинь 31-ээс 10 гэдэг чинь бол одоо нэг 30 гаруй хувь гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр бол залуучуудын улс төрдөх тэр яг бодит оролцоо бол бас хангагдаж эхэлж байна гэж үзэж байгаа юм л да. Цаашдаа ч гэсэн энэ бол нэмэгдээ явах юм боломжтой гэж харж байгаа. Одоо ингээд бүх зүйл нэр дэвшиж байна, дуучид нэр дэвшиж байна ингээд асуулт шүүмжлэл маш их явагдаж байгаа шүү дээ тийм. Энэ дээр яг одоо бид нар бие өмнө төрийн албанд мэрэгчлэлтэн хийж үтсэн. Тэгээд энэ зүйл мэрэгжилтэн гэдэг зүйл өөрөө яг ямарваа нэгэн асуудлыг шинжлэх ухааны талаас нь яг мэрэгжлийн одоо чиг хандлагын бариад мэрэгжлийн төвшөнд ингээд явуулах хэрэгтэй ингээд нэг одоо субъект яагаад нь шүү дээ тий. Гэтэл тэрэн дээр яг өнөөдөр ингээд шинэ Гамбагийн хэлдэг шиг залуу хүн гэдгээр нь шууд аваачаад ингээд зоогоод байх биш. Аль болохоор болж өгвөл энэ шийдвэр гаргах түвшний хүмүүс маань залуу хүн байх нь зөв тий. Гэхдээ тэр яг одоо орчин үеийн шинжлэх ухааны суурьтай, мэдлэгтэй, үгүй ядаж хэлтэй
Тэгээд энэ тэмдгийн улс орнуудаар ч юм уу өөр ингээд соёл үтцсэн, урлаг соёлоо мэддэг, түүх соёлоо мэддэг, үнэт зүйлээ мэддэг, нийгмийн тийм ёс зүйтэй ингээд тодорхой хэмжээний гадарладаг тийм хүмүүс бэжэж өнөөдөр энэ нөгөө нэг одоо эн чинь сайн шан дээр хэд 25 мянган, аймаг дээр хэд 65 70 мянган хүний одоо эрх ашигын төлөө энэ одоо иргэний одоо үүсгэсэн ашигын байгуул иргэний ингээд нийгэм байгуулалт чинь явж штэ тий одоо иргэдийн хурал гэдэг энэ хүмүүс чинь яг тэр зүйлийн төлөө шийдвэр гаргаад тэр зүйлийн төлөө эдийн засгийг бариад тэр зүйлийн төлөө өглөө тодорхойлоо явж байгаа шүү дээ хөтөлбөрөөр боловсруулаад. Тэгэнгүүт тэр хөтөлбөр дээр зайлшгүй мэрэгжлийн чиг хандлагын зүйлүүд маш их байдаг учраас энэ талынхаа одоо залуучуудыг магадгүй ингээд нийгэмдээ ингээд та бүхэн мэдлэгээ хуваалцаач тий. Одоо иймэрхүү байдлаар ингэж оролцуулах нь илүү зөв. Одоо ингээд яг л бодит оролцооны тодорхой байдал тэр харагдаад байна. Яг зөв. Бодит оролцоон дээр ярихаар яг энэ залуучуудад өөрт нь сонголт байна уу гэдэг дээр бас ярих хэрэгтэй болчихж байна. Яа тэгэхээр сонголт байна. Сонголт байхгүй байхгүй юу? Тэгвэл сонголтыг бий болгох боломж байна. Сонголтыг бий болгох боломж гэдэг. Одоо сая сонгуул дээр ярьж штэ. За залуучууд энэ дээр санал өгдөггүй гэдэг. Оролцохгүй байна. Яг бодит дээр яг үний үед хүлээн зөвшөөрнө. Бидний хин нэгнээс нь асуух юм бол за тогтмол санал өгж байгаа хүмүүс байхгүй. Яг залуучууд. Сонгууль өгөхгүй байгаа шалтгааных нь хоёр дахь хэлбэр нь байж бол нэгт өөрөө хариуцлагагүйгаас энэ нийгэмд оролцоогоос утга учиртай оролцоо нь юу юм бэ гэдгийг ойлгоогүй хасаа ч юм уу. Эсвэл тэр мэдээлэл нь өөрөө хүрээгүй гэсэн ч юм уу. Нэг удаа сонгуул өгөөгүй гэж болно. Хоёр дахь хэлбэр нь тэр сонголт нь тэр залуу таалагдахгүй гэж болох байхгүй. Бидний төлөөлж чадахгүй юу? Яг хэлж тэр мөрийн хөтөлбөрийн хариуцлагатай тийм хүнийг сонгомоор байна гэж сая судалгаан дээр сарлж байна. Гэтэл тэр хүн итгэхгүй гэж болох байхгүй. Гурав дахь хөлбөр надад байна уу? Тэгэхээр манай тогтолцооны гурав дахь сонголт нь байхгүй болчихж байна. Сонголт нэр дэвшигч нарыг одоо би АЗХ бол МЗХ намзх ч юм бол намын иргэдэг залуучуудын байгууллага. Улс төрийн намаас нэр дэвшигчийг сонгоход залуучууд нөлөөж болох юм уу тэгвэл боломж байгаа. За улс төрийн намаас залуучдыг нэр дэвшүүлэх боломж бол хаана байгаа л та. Гэхдээ яг нөгөө нэг одоо үүдэх чинь намын дотоод асуудал ч юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө нэг бодлогын төвшөнд бас тодорхой зарим нэг зүйлүүд явдаг учраас үнэхээр яг реформ шинжилгээ гэж байгаа бол тодорхой хэмжээгээр одоо үндсэндээ зөрчилтэй тулна л гэсэн үг. За мэдээж улс төрийн намууд бол одоо залуучуудаас дэмжиж байна гэж би бол харж байгаа. Сүүлийн үед бол аль болох одоо манай хамдууч гэсэн л хэлдэг шүү дээ. Хурал болохоор л залуучууд тавь, залуучуудыг оруулах, залуучууд орох шүү дээ. Одоо та нар хийх шүү дээ гэж. Ер нь бол одоо хамдуудын хандлага болт юм байна. Бид нар бол одоо болсоо тий. Одоо та нар хийгээд ийм зүйл бол орон нутагт бол яригдж байгаа. Улсын хурал дээр бол бас хэцүү шүү дээ. Одоо гिचнээ удаа сонгогдсон л одоо хүмүүс одоо оролцоо ингээд тагш нэр дэвшнэ гэж явж байгаа жишээ нь тий. Тэр бол бас нэг улсын хэмжээнд арай өөр байдаг л байна. Орон нутагт бол аль болох одоо өнөөдөр бас одоо тийм ээ нэр дэвшээд бас нэг тойрог тий төлөөлөөд иргэдийг төлөөлөө тэр иргэдийн одоо нийгмийн асуудлыг шийдэхин төлөө бас явах тийм боломжтой чадамжтай залуучуудыг улс төрийн нам бол нэмчихэд бэлэн байж байгаа. Би нэг л нөгөө том хүрээгээр нь бодоод байна л да. Ер нь ягаад заавал нэг талаас иргэд оролцох хэрэгтэй юм. Албатай юм уу? Төр ягаад заавал оролцуулах хэрэг байгаа юм бэ тий. Тэр ялчвал одоо бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийг хийхэд за эсвэл сайн засаглалыг бэхжүүлэхэд төр дангаараа бол ингээд бас болохгүй байх гэдгийг бол болдгоо маа гэдгийг бол онлоор нь гэсэн цаг хугацаач гэсэн харуулчихад. Тэр ямар нэгэн байдлаар оролцох хэрэгтэй. Бид нар оролцох гэдгийг юу гэж хараад байгаа юм бэхэр шууд дээш. За ингээд улсын хурлын гишүүн тэ болж байгаа асуудлуудаа дандаа тийшээ одоо чинь өргөдлийн байнгын хороо эсвэл одоо тэр хэрэгжүүлэх агентлагууд төр бол ханддаг гэж байгаа байхгүй. Хамгийн доотлол би бол доотлолын түвшний л яах гэдэг. Иргэдийн нийтийн хурал. Үгүй ядаж сөөхийнхээ хуралд оролцох чинь бид нар оролцооны хамгийн ихний элемент баг. Энд дээр оролц сурч иж тэгээд дараа нь бид нар тэр нөгөө бодлого боловсруулах түвшний улс төрийн боловсролыг тэндээсээ өөртөө олж авч ийм дадал зуршил суух хэрэгтэй. Оролцох дадал зуршил. Тэгэхгүй нэг удаа сургууль санд өгчөөд тэгэл болчдөг ч юм уу тийм. Энүүгээрээ байх юм бол нөгөө бид нар дадал суухгүй байна тийм. Тэгээд одоо тэр нэг тэнгууд хоорондоо ихтгэлцэл ерөөсөө өсөхгүй. Төрж иргэдээ идэхгүй байна. Иргэн төрөө идэхгүй. Энэ нэг төгтүүлчин гараал дахиад адилхан штэ гэдэг юм. Тэрнээс өмнө ядаж сөөхийнхээ уралд сууд сурах хэрэгтэй байна. Иргэдийн нийтийн уралд тэр орон нутгийн хөгжлийн сангийн одоо төлөлт одоо болох гэж байна тийм. Тэрнийг авах хэрэгтэй байна.
За тэгэхээр би түрүүний нэг нь ярьсан дөрвөн шат. Тэгвэл тэр иргэдийн нийтийн хурал юм уу тэр баг эсвэл одоо тэр сумын захиргаа тэр иргэдийг оролцуулах сонирхол нь хэрэг байна. Арга хэлбэр нь зөв байж чадж гэнэ үү? Үг үсгээ зөв байж чадж гэнэ үү? Тэдэрт ойлгомжтой хэлбэрээр хэлж чадж гэнэ үгүй байна уу? Хүртээмжтэй байж чадж гэнэ үгүй байна уу? Тэр асуудлууд нь тулгамдж байгаа асуудлууд нь гарч ирнэ. Тэгээд хүргээд ахад нөгөө юм оролцохгүй хүсэл сонирхол байна уу? Тэр хүсэл сонирхлыг өдөөхийн тулд нөгөө иргэний нийгмийн байгууллагууд нь оролцоос гарах байхгүй. Тэд нэр тэр залуучуудыг иргэдийг оролцуулахад нь түлхэж өгөх хэрэгтэй юм байна л. Ингэж л би бол хувьдаа бодоод байна. За тэгээд сүүлд нь бол би энэ дээр бол яалтчгүй нойрмонд боловсрал, нөгөө сонгогчийн боловсрал, иргэний боловсрал, нөгөө насан туршийн боловсрал тий. Тэгээд иргэдэн төрөн ч гэсэн иргэдтэй мэдээлэл хүргэх бас тодорхой хэмжээний ур чадвар эзэмших хэрэгтэй. Тэр хэлбэрүүдийг маш ойлгомжтой өгч чаддаг байх хэрэгтэй байна. За өөрөөсөө тэр үнэхээр л одоо тэр нэр дэвшигч нарыг муулаад байгаа юм бол болохгүй байна гэж үзээд байгаа юм бол өөрөөсөө нэр дэвшигч залуучуудаа тий. Нэр дэвших болцоог байна гэдэг ингээд залуучуудын байгууллагын зүйлс хэлж шít. Тэгэхээр одоо нэр дэвших хэрэгтэй байна. Тэ. Өөрөөсөө нэр дэвшээд үз. Эсвэл тэр бодлоготын ядаж нэг хуулийн одоо хэлцүүлэгч юм ороод үз. Тэ. Ингэж л бид нар нөгөө тэр өөрчлөх юм биш. Тэгэхгүй хоёр талдаа суугаад ах юм бол энэ усаар хөгжихгүй байна. Дээрээс нь одоо манай орон нутагт тулгамж байгаа бас нэг асуудал бол залуу мэдлэгтэй чадвартай болсон хүчингүүд бүгдээрээ одоо дайжиж байна. Яг нэг үлгэртэй. Нэг бол Солонгос руу явж байна. Нэг бол одоо Улаанбаатар гэдэг юм эсвэл гадаадны орн руу сурахаар явж байна. Тэр залуучууд яагаад яваад байгаа юм бэ? Тэрийг яаж тогтоомоор байх юм? Одоо энэ байгаа бид хэд нь одоо бас яаж тэр залуучуудыг нэгтгэх вэ? Тэдний бодол, тэр мэдлэг чадварыг орон нутагт ашиглах, тэр нөөц болцоог нь ашиглах шаардлага бол байж штэ. Тэгээд тэднийгээ дотор оролцуулж ирэх орон нутгийн хөгжлийн асуудлуудаар одоо ярилцж яах нь байнга л ярилцах, хилцүүлгүүдийг өрнүүлэх, за мэдлэг боловсрол сайжруулахад хоорондоо энэ шиг хамтран нэгдэх нь чухал юм байна гэж байна. Одоо яг бидний яг өнөөдөр энэ судалгаа хийсэн өнөөдөр бидний ингээд суугаад ярилцж байгаа маань бас л яг залуучуудын яагаад залуучуудын гэдэг байгаа ер нь бол энийг ихлээр. Тэгэхээр одоо Монгол улсад амьдарч байгаа сонгуулийн систем хүн амын ихэнх хувь нь одоо залуу гэсэн ангилалд орж байгаа юм байна л да 70% болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр байгаа нийгэмд хамгийн хүчтэй үе нь бол залуучуудын үе болчихсон. За дэлхийд дээр ч гэсэн за бид нар өнөөдөр яг хувьсгал хийх гэдээ яриад байгаа зүйл бол биш тийм ээ. Бид нар зарим нэг болохгүй байгаа юмыг өөрчлөхийн тулд бид нар өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна л гэсэн нэг шийдэл гарсан. Одоо төрийн байгууллагч гэсэн багийн иргэдийн нийтийн хурал залуучууд саналаа дэвшүүлээд эргээд тэр нь шийдэгдсэн үгүй юу? Яаж шийдэгдсэн гэдгийг хянах одоо оролцоо, бодит оролцоо тийм үү? Ийм өнөөдөр хангахгүй байгаа учраас бид нэр одоо фэйсбүүкийн араас ч юм уу одоо шийдвэр гаргасан ажил хийсэн хүмүүсийг магадгүй муулаа сууж байгаа. Тийм учраас одоо аймгийнхаа хэмжээнд залуучуудын байгууллагууд маань нийлээд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр одоо ямар ажил байж болох вэ? Тэрийг одоо нийлээд хийхэд одоо татгалзах зүйл байна уу жишээ нь тийм. Энд дээр санал байна. За Монголын залуучуудын холбооны хувьд за альч өөрөө нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагын хувьд тийм энэ олон залуучуудыг одоо сая манай намын дэргэдэх залуучдын төлөөлөлд маань ирсэн байна. Бидний хувьд яг аль алинтай тэг сайхан оролцоо явахын боломж байдаг. Яг өөрийн чинь сая асуудалтай одоо энэ залуучууд нэгдээс өгдөг зүйлийг бид нар яг адилхан үздэг. Тэгээд манай залуучуудын хувьд нэг тийм хайрцагт ч юм уу эсвэл би тэрэнд оролцчихвол яах вэ гэдэг бас нэг айдас одоо энэ ялангуяа нийгэм бий болчих. Залуучууд өөрсдөө нэгдээд энэ асуудлаа яг өнөөдөр юм сайхан нэвтрүүлэх шиг хэдүүлээ ярилцаад залуучуудын ер нь нийтлэг ирэх ашиг яг юун дээр байна гэдгийг ярилцаад ингээд бид нар энийг шийдвэр гаргах төвшөнд яаж нөлөөлөх юм бэ гэдгийг ярилцаад ингээд энэ бусад асуудлыг шийдэх боломж нь өөрөө байгаа. Төрийн байгууллага бүх юмд бас өөрөө мэдээж тэр агентлагаараа дамжуулаад судалгаа шинжилгээ хийгээд мэдээж иргэдийн төлөө л ажиллаж байгаа. Гэхдээ тэд нар яг хөрсөн дээр юу хүсэж байгаа гэдгийг энэ туслах нь өөрөө иргэний нийгмийн байгууллагын бас тодорхой хэмжээнээс үүрэг байгаа. Энэ дэр өөрөө ойлголцоод явах чухал байгаа. Төрийн байгууллага, төрийн бус байгууллага гээд ингээд ярихаараа дундаа нэг тийм хан усгчоод хоёр талтаас нэг тийм гомдолтой байгаа гэдэг бас асуудал байдаг. Энэ дэр бид нэг ойлголцох нь чухал байна. Тэр бид нар өнөөдөр энэ асуудлаа ярилцаад нүрээ дамжуулаад шийдвэр гаргах юм төвшин бас байгаа шүү гэдгийг бас олж хараасаа гэж хүсэж байна шүү.
За. Манай хувьд бол бас гайгүй сайн жишээ гэж одоо магтах гэдэг л дээ өөртөө. Юу гэхээр төрийн захиргааны албан агч манай клубд одоо байж идэг те. Тэгээд төрийн бус тэгээд одоо төр бүрийн мэрэгжлийн залуучууд одоо ёстой яагаад хамт байж болохгүй гэж гэдэг юм холимог систем. Тэгээд гол нь зарчим байдаг те. Тэн дээр жишээ нь одоо бид нэгэн төрөлтөг байвал учраас тэнд бол гişүнчлэлт тоо моо гэдэг тэрний араас хөөцөлдөх шаардлага байхгүй. Дээрээс бүгд сайн дураараа тэгээ ямар нэгэн одоо бүгдээр өөрсдийн үүсгэл санаачлагаараа ингэж явж байгаа. Тэгээ доктортой бас сүүлийн 5 жил хугацаанд явж байгаа учраас яг ийм сонирхлын бүлгүүдийг бий болгох, олноор бий болгоход бол боломжтой байна. Дээрээс нь хамтарч ажиллаж чадж байна гэдгийг л харуулж чадж байна гэсэн би ийм үзэл бодол байна. Тэгээд яг залуучуудыг зүгээр уриалхад штэ. Энэ бол боломж нь хаасаагүй боломж зөндөө байгаа. Тийм учраас өнөөдөр ингээд айцтай байсан ч гэсэн өнөөдөр гэрээсээ нэг өдөр гараад гудамжт нэг таньдаг цус мэддэг залуутгаа очоо гар бариад нийгмийн талаар ярилцаач, өсдөг зүйлийн талаар ярилцаач. Эсвэл яг одоо энэ дэг үйл ажиллагаа явуулж байгаа залуучууд ийм юм. Эсвэл тэр зөвлөгөө өгдөг газрууд ийм юм. Эсвэл арай нэг гайгүй ингээд хөлөө олох гээд явж байгаа бизнес хийж байгаа залуучууд ийм үү те. Тэдэртээ ирээд уулзаач, төрийн байгууллагуудынхаа хүмүүсээс очиод зөвлөгөө аваач те. Би одоо яг ийм хүсэж байна. Би хинтээ уулзах уу, яах вэ, хийх вэ гэд магадгүй энэ сууж байгаа би тавтай ч юм ирээд ярилцаач те. Их юм бэл хүн ярилцчихэж ингээд дотроо нэг амар их бухимдалтай болоод идэв шүү дээ. Ингээд энэ л болохгүй байна. Би яг ингэмээр байна гэсэн хэрнээ нэг гарцаа олохгүй байгаад байдаг тийм нөхцөл байдал надад хүртэл байж лээсэн. Одоо ч зарим үед илэрдэг те. Тийм учраас энийг би яаж шийддэг вэ гэхлээр асуудалтайгаа нүүр тулж шийддэг, зөвлөлдөж шийддэг. Тэгэхээр ингээд залуучуудын бас яг нэгэнд ингээд гараач, годамшинд гараад асуудлуудыг ингээд хөндөөч. Өнөөдөр гашааны чи худаг одоо ус авдаг худагч чинь өнгө үзэмж нь муу байгаад үүдэнд нь мөс үлдсэн байвал тэрэн дээр асуудлаа тавиач. Годамч чинь хогтой байвал тэрэн дээр асуудлаа тэр айлд ингээ асуудлаа тавьж хилээч. Эсвэл годамч нь нохойтой байвал төрийн бус байгууллагууд баг дээр юм төрийн байгууллага дээр юм уу тийм багийнхаа нийгмийн ажилтан дээр юм тэр хэсгийн ахлагчуд гээд хүмүүс ба тэр хүмүүс дээр юм ингээд асуудлаа ингээ хилээч. Яг ингээд багаар шийдлийг олох тусам ингээд энэ нь илүү цаашаа ингээд 4 сар хүрээх хамраад магадгүй нэг өдөрт ингээд аймаг орны хэмжээ ч юм уу залуучдын хөгжлийн хэмжээ, ирээдүйн хэмжээнд дотроо төсөөлөд ингээд энийг л хийчмээр байна гэж зорон зориг ороо явж явахыг үгүйсэхгүй тийм. Тийм учраас өнөөдөр залуучууд яг ингээд Арслан нам байна уу, Монгол Ардын нам байна уу, төрийн бус байгууллага байна уу, төрийн байгууллага байна уу, магадгүй төрийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага байна уу, хэнийг огт хамаа байхгүй. Бүгд хоорондоо нэгэн зорилгодоор ингээд магадгүй ирээдүйн төлөө маргаашийн төлөө нөгөөдрийн төлөө ингээд бүх юма төрөх хугацаанд орхиод яг нийтийн асуудалд ингээд бас ингээд дотроо ингээд хилээдэг юм болчихвол өнөөдөр энэ ингээ болохгүй бүтггүй байгаа асуудлыг маасаараа асуудал тавихад 25 мянган нийт иргэний за 15 мянган залуучууд байлаа 5 мянган залуучууд асуудлаа ингээ хэлэхэд одоо ингээд ийм асуудал энийг ингэж шийдэж өгөөч гэдээ хэлэхэд төрийн байгууллага угаасаа л иргэдийн хүсэл зорилгоор явж байгаа байгууллага асуудлыг шийдэх үүрэгт угаасаа л хийгднэ ямарваа нэгэн байдлаар. Тийм учраас ингээд энэ огт болохгүй зүйл биш ээ. Болдог зүйл, болох боломжтой зүйл, хууль эрх зүйн ч гэсэн тийм байгаа учраас бизнесийн хувьд ч гэсэн бүх юмыг анханаас нь хийгээд маш судалгаатай ингээд анханаас нь зориглоод хийгээд явах юм бол магадгүй нэг өдөр хүсэл зорилго нь биелээд ингээд явна боломж байгаа л гэж хэлмээр байна. За тэгээ боломжийн хувьд бол манай хэд бүгд л хэлчихлээ. Угаасаа боломжтой зүйл, боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө хүсгэл юм бол тэрийг боломжийг бий болгож болно шүү дээ. Манай төрийн бусын намзахын хувьд бол одоо бас залуучуудыг энэ оролцоог нь тийм ээ ялангуяа одоо улс төрийн оролцоог нь мэдүүлэх тал дээр боловсрол олох тал дээр манайх л ажилладаг. Гэхдээ энд оролцуулахын тулд нэг олон төрлийн арга хэлбэрийг хэрэгжилжлээ л да. Нэг төрөний отгон баярын тэ бүрийн хэлдэг тийм нөгөө спортын ч гэдэг юм урлагийн ч юм уу төрөл бүрийн арга хэмжээ ш. Тэн дээрээ боломжийг цугласан дээр нь одоо мэдээлэл товч байдлаар ингэ явж байна. Энэ байдал бол угаасаа хааштай өөрчлөгдөхгүй юм шинжтэй харагдаад байна. Төрийн хувьд бол одоо төрөнд бүрүүлж төрөөс одоо иргэдийг оролцуулах сонирхол байна гэж. Энэ бол маш их сонирхолтой байна. Хуулийн дээр ч эрхцүүнд одоо тэр баримтчүүд дээр ч гэсэн маш их оруулж ирж байгаа ч иргэдэд оролцох боломж байна. Хяналт тавих боломж нь олгож өгч байна.
Тухайлбал одоо энэ орон нутгийн хөгжлийн сан тий орон нутгийн хөгжлийн сан одоо ингээл 1 сараас эхлээл ингээл ажлын хэсэг төрийн байгууллагын зүгээс ажлын хэсэг байгуулагддаг. Энд иргэний төлөөллийг заавал ажлын хэсэгт оруулдаг. Тэгэл одоо 2 сараас эхлээл иргэдэд ингээд нөгөө санал өгөх хуудас тараадаг. Хуудас тараахад тэн дээр харамсалтай нь иргэдээс бол одоо маш дутмаг орж ирдэг л дээ. Энэ дээр бас иргэдийн мэдээлэл өөрсдөө тэр одоо орон нутгтаа юу хийх одоо боломж олцоо нэг тэр зүйлийг бас ирж хайх шаардлага байна л да. Төрөөс бол гарсан энэ эрх зүйн баримт бичгүүд хууль дүрмийг бол одоо сурчлах ажлыг бол хийж байгаа. Өнөөдөр сайн шинжэн хэмжээд багийн иргэдийн нийтийн хурлыг зохион болгох тий. Тухайлбал одоо 1-р багтаар ингээ 4000 орчим иргэнтэй. Тэгээ энэ дээр одоо багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулахад бол одоо нэг за өсрөөл нэг 150 иргэн ирж шүү дээ. 150. 4000-аас хэдэн хувь нэмж одоо 10% дэч хүрэхгүй ч тий. Энэ дээр тэгээ бүр тэр залуучууд нь баг тэр дотроос 150 дотроос дахиад 10% нэгэ. Ийм байдал бол ингээд байгаад учраас хэдүүлээс өнөөдөр энэ бас нийгэм нь одоо шаардаад цаг үеийн шаардаад байгаа учраас энэ дээр бид нар төлөөлөлд болж байгаа гэж найдаж байгаа тий. Тэгэхээр энэ дээр бид нар нийлээд хамтраад одоо энэ оролцоог одоо нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах бүрэн боломж төртөөгөө төрийн бустайгаа хувийн хвшилтэйгээ тийм ээ иргэдтэйгээ хамтраад явах ийм боломж бол бидэрт нээлттэй байгаа. Энийг бид нар гол нь ашиглах чухал энэ боломжийг ингэж харж байна. Явд төслийг эхлүүлсний одоо гол шалтгаан нь ердөө л энэ л дээ. Залуус одоо нийгмийн дийлэх хувийг залуус эзлээд байгаа юм байна. Нийгмийг шүүмжлэх байдлаар ингээ хандж байгаа нь бас залуус байгаа юм байна. Гэхдээ яагаад энэ залуучууд нэгдээд өөрснөө бодит оролцоогоо хангаад тэгээ энэ нийгмийг болохгүй байгаа зүйлийг өөрчилж болохгүй. Тэгээ нэг явд төсөл бол яг хуу Дорноговь аймагт ажиллаж амжиж залуучууд гэж. Бид нар яагаад тэгвэл Дорноговийн залуучууд яагаад Монгол улс нэвтрүүлж хэлж явж болохгүй юм гэсэн санаатай явд төсөл эхэлсэн. Тэгээд бүх залуучуудаа энэ тал дээр санал нийлж ийн гэж үзэж байна. Тэгээд дараагийн ажлууд маань яг л одоо энэ залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх тал дээр шийдэгдэх болно. Тиймээс одоо бүх чиглэлийн залуучууд маань энэ төслөө дэмжиж бүгдээрээ хамтраад ингээ оролцсон гэсэн найдаж байна. За ингээ хүрэлцэн ярилцсанд баярлалаа. Бүгдээрээ